Онцгой Баатар чихээр миний ард түмэн таних нь тань байх, ер нь тань байх гэж итгэдэг. 42 жил шүлэг өчиж. Миний анхны шүлэг 1961 онд Хэрлэн гэж шүлэг утга зохиол сонд гарсан байна. Тэрнээс хойш өнөөдөр 42 жил шүлэг өчсөн байх юм. Хэрвээ би өөрийгөө яруу найрагч биш гэж нэг их дараа хүн болж доош нь хийвэл энэ бүх хэлсэн үгээр засах нас над байхгүй. Тийм учраас би ердөө байгаагаараа өөрийнхөө бод санаж байдаг юмыг шүмжилнэ гэж яахгүй, цэцэн хүн байна гэж магтуулна гэж баярлахгүйгээр шууд бодсон санснаа хэлэх ёстой. Агаах Палис хүн 70 настай гэж хэлсэн. Грегийн их цэцэн. Тийм л одоо над нэг 4 жилийн амьдрал байгаа болов. Нарыг ашиг. Наа хүрээ танигттай биний яваад явж байхыг хэн бэ гэхүү. Одоо тэгээд би бодож байна, би яштэй. Манай хоёр өрөх гэж байна. Маань өсөн одоо хонол. За та нар цагаа юунда яарах уу тэгээд. Манай тэр үед чинь яштэй баян жаргалан мөнгөн мөртөө шохой цагаан болог. За тэгээд эрдэнийхэн өөрснөө ингээд 4 сум хөвгтүүд талаасаа сугалдаг. Тэгээ манайх чинь намайг сургуульд явна хойшоо гэхээр зэрэг би одоо зөвхөн явах юм байх л гэж бодож байсан чинь. Тэгээд Эрдэнэ сумд байсан. Тэгээд Эрдэнэ сумд байх чинь нэг өглөө манай багш Нарвай Мөсөө гэж хүн байсан. Тэгээд бид нар долоо төгсөө. Тэгээд багш нар манайсаа яваад тэгээд яхад тэ тэнд байхад нэг өглөө багш маань хэлж байна. За одоо Эрдэнэ бэмба явгаа орж ирнэ гэх нөө нэрийн тонгороод ингээд тэгээд та нар одоо сайхан ёс зүйтэй мэдлээрээ та нарын амрыг ирж үг хэлнэ хаа. Тэгсэн чинь Эрдэнэ цонго орж ирлээ штэ. Гэсэн өнөө ундаг мөнгөн бүсээ агсрагчсан. Тэгэл орж ирлээ бид нар зогсож байлаа. Тэгсэн чинь за амархан сайн байцгаана уу? Сурлага амжилттай юу гээл. Тэгээд бид нар сайн тэгж Эрдэнэ цонгогт анхуудсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш би зохиолчтой хорон дэрснээс хойш дандаа ер нь тэр шуудангаас захианахаа юмнууд аваад тэгээ манайхнаар орж ярина. Тэгээд ярихт нь би ард талд зогсон залуу байж тэ 20 хэд юм байсан. Тэгсэн чинь мах үлтгэлийн жил гээл тэгж. Тэгээ одоо нөхөл хоршоонд мал охыг гэлж байгаа багтаад гэсэн шиг юм бодохгүй юу. Тэгсэн чинь мал үлтгэлийн ажил гэдэг мах үлтгэлийн ажил гэдэг чинь нөгөө шорон цууснаа ярьж явахгүй. Яг тэрнгээр бол манай зохиолчдоос одоо орон зохиолчулсуудаас одоо тэр номон дээр байна лээ 14 хүн хэлмэгцэн зөвхөн зохиолчдоос. Эрдэнэ, Дамлын сүрэн, Ядан сүрэн, Буян нэмэх тэгээд Санжид гэдэг цэргийн ансамблын анхны даргалдаа тэр хүнээс ахлуудаа тэгээд 14 хүн манай зохиолчдоос хэлмэгдсэн байгаа. Тэгээд энэ хэлмэгдлийн чинь ба штэ. Анх юусоо бие сонсон хэлзэг Эрдэнэ цонгой зохиолтын хороонд үү. Тэгээд манайхан Эрдэнэ цонгойг ирэхээ зэрэг нэг өрөөндөө цуглаад одоо геологи юм ба штэ. Тэрний чи урд талын нэгдүгээр юмд байхгүй. Тэгсэн чинь Эрдэнэ цонгой ирлээ л гэж. Тэгээд бид нар чинь шавн шүү дээ. Тэгэхдээ нэг үг хэлдэг байсан. Тэр махавл тэглийн жилээр л гэдэг. Тэгэхээр нэг хоршоонд маал бэлтгэе хэлж байгаа юм багтаа гэж бодсон. Техник дээр хэлмэгдлийн жилийг хэлж байгаа юм. Тэгээ нэг өдөр Эрдэнэ цонгой тэр шоронд сууж байсан чинь тэгсэл өнөө юунууд нөгөө малгайтнууд нь л одоо наашаа шүгүйдээд л хөдлөөд нэг л хөдлөгөн болоо явчихлаа. Тэгээ одоо ямар хүн ирж байгаа юм бол даа гэж ингэж чавс авчихсан гэж. Тэгсэн чи Эрдэнэ цонгой шоронд сууж байхгүй. Гэхдээ Эрдэнэ чи одоо энд юу хийгээ сууж байгаа юм гэдэг ингэж. Гэхдээ би одоо ийм хэл сэргээр л ингээд ямар ч хэрэг хийгээгүй ингээд байж байна даа гэсэн. Тэгсэн чи сахин дээлнийхээ хармааг ухаж үйснээр нэг хагас янжуур гаргаад ирсэн гэж. Тэгээд цаазаар ахуулах ял аваад тэгээд тэрний нэг нь өршөөлөөд тэр өршөөдөг нь ямар шигтэй ихээр зэрэг Эрдэнэ Дамлын сүрэн хоёр чинь хоёул зөвлөлтөд төгсүүлсэн. Тэгээд үнэн сонин гаргах гэсэн чинь одоо орос хэлтэй хүн үйлээ гэж бодоод байсан Монголд энд байхгүй. Тийм учраас тэр Эрдэнэ Дамлын сүрэн хоёрыг чинь гаргадаг нь баг тэр орос хэлнээс болж өнөө 10 жилийн янч нэг юм цагаатгаа тэгээд шорон дээр гэдэг нь тэр байхгүй. Тэгээд тэрнээс хойш тамигддаг болсон гэж. Тэгээд Эрдэнэ цонгой чинь манай хороон дээр ирэхээр зэрэг баш дандаа тамиг байна уу?
Тэр ч одоо би 60 хэдэн нэг ярьж ш. Алтны дээр итгэхгүй шаарлна гэж ухаантан мэргэд тэр сайхан дээдсийн дэргэд би өчүүхэн гэгэрсэн хүн. Дээдсийн шаралтай шорон дээр минь дэми тэнүүлчин гიშгвэл яам дэнжин цэцэг гоохит тоймын дэр нийлүүлж эсэгвэл яам 9 цагаан туг хазайвал ертөнц хөмөрхөөс юуны ялгаа далай орон минь дархан хилдэй дэчн харуултай Хилийн сэрэгт офицер байлаа. Тэгэл нөгөө овоотой тэр одоо нөгөө амлгай офицеруудын ордны цагаан долгойт гэдэг чинь тэр хилд байхдаа хилийн амьдралыг үзэж одоо нөө сүлд тогны дээр гэдэг ширхгийн чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл их хормоны бий. Далай орон дархан хилдээ дэчин харуултай ч гэдэг юм уу. Байтгийн чулуун байтгийн чулууг шүлгүй. Ахрны баян болгон хөө сэргээ салгадахгүй. Байтгуулын харуулаас солигдохгүй. Баялдаг тэгш салаанда ирэхгүй. Явуу хулан багш их сайхан санаа олж хэрв чи хилд очоогүй бол энэ шүлгийн санааг олохгүй гэж хэлдэгсэн. Баян сум дээр байж исэн нэг мөр хараад ингээ болоо ингээ гарч байна. Тэгсэн чинь дандаргуу энэс хойш барилдахай байсан ингээл утга олон тэгж байна. Тэгэл яасан юм бол даа гээл ингэсэн. Тэгсэн чинь орой шөнө болж яхад хоёр морин туурай ташгина хоёр хүн ирлээ шүү. Тэгсэн манай ажи тосох гээл ингээ гарсан чинь тэгсэл Дандарбаатар орж ирлээ. Миний айж байна гэж одоо тэг чин тэнд Дандаргуу чин тийм байхгүй юм. Шоронгоос гараад нэг удаагүй 42 оноос юунд хэрэгт холбогдож бариа. Тэгээд шоронд орсон. Тэгээд тэр хөхөө начин гэдэг нь хөвсгөлийн улсын начил да. Тийм хүн байсан. Тэгээд би Дандаргуйтай сүүлдэхгүй та манайд нэг тэгж ирж байсан шүү дээ гэсэн. Тийм тэр хөхөө гэдэг чинь хөвсгөлийн улсын начин хүн байсан. Тэгээд тэр улсын начин хүн чинь суман дээр төрүүлгүй яах вэ? Тэгээд орж ирсэн чинь манай аавал тэгж байна. За сайн явцгаанаа одоо тэгээ сайхан наадуу энэ тэргээл би аавынхан өвдөг төрчихсөн. За би нэг 8 настай байсан бол сургууль ороогүй л байсан. Би 1939 оны 11 сард төрсөн гэж мэдэгдсэн. Тэгээд миний хамгийн анхаарсан одоо домогтой сайхан хүн бол Дандаргуй л дээ. Гайхамшигтай. Тэгээд сүүлд хоёулаа найз боллоо. Сүүлдээ би Дандаргуйн тухай би домогт Дандрын морин жолооч байлаа гэсэн сайхан өгүүлэг өччихсэн л да. Тэгж би Дандаргуйг харсан юм. Та миний сэтгэлд үлдсэн Монголын хамгийн агуу хүн Дандаргуй байхгүй юу? Сүлд тогны дэргдэх ширхэг чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл эх орон маань саяар энэ итгэл багтсан Сүхжинжний их талбайгаас тэртээ хилийн баган хүртэл энкри орон ашиг байна. Эх орноо хамгаалсан хилийн дархан харуул эрзэргийн сэтгэл эх орноо багтдгийн элэг боруу байсан ширхэг чулууны санаах бол эвлийн чигээрээ чулуу болгохжээ. Тэгээд ер нь миний бага нас бол ер нь адууны тоосон дунд айрагны цалгийн дунд өссөн хүн дээ. Тийм морин хоолтой. Одоо ер нь боржигныхан гэдгийг. Боржигн шууд гэж. Тэг одоо энэ манай нэг халин дээр саяхан би тэнд нэг хөшөө босгоод ирсэн. Тэн дээр боржигн бадарч гэж байна. Бас харуул гэн. Чи манай үжи хоёр харуул танилцсан болсон юм байна шүү. Миний эцгийн чинь молом гэж даваагийн молом гэж. Тэгээд манай аав чинь одоо юу юм бэ? Тэр аварцдын гэж айлын ганц охин хоёр хүлцсний намайг төрүүлсэн хүн дураалагч өгсөн. Тэгээ одоо энэ юун дотор зураг нь байж байна. Нэг аварцдгонтой манай хайл байж л дээ. Тэгээд нэг гэрт нь ингээд орсон манай жожоо жирэмсэн.
Тэгээд молмыг цэрэгт мордохт нь гаргаж өгөх гээд морин дээр мордох гэсэн чи мордож чадаагүй гэдсэн тудаад гэж. Тэгээд тэр чин 5 жилийн зэрэгт яваад ирсэн хүн шүү. Тэгээд хөөх юм би гараад тэгээд их чин одоо намайг тэглэж айлд. Тэгээд манай ижи орсон гэж байна. Тэгсэн чин үлгийтэй нэг жоох улаа юм байсан. Тэгээд цэгмэд миний гайг аваад өгсөн гэж байна. Тэгээд яг тэр чин эцгэн зэрэгт явцсан 5 жилийн мэлээ тэр үе чинь. Тэгээд хөөх юм аваад ирсэн. Тэгээд би чин 14 хоногтой ижи аа хоёр дээр ирсэн юм баггүй. Миний хийсэн хамгийн том нүгэл бол нүгэл гэдэг юм уу? Одоо юу гэд нэрлэдэг юм мэдэхгүй. Тэгээд л аавынхаа урдмарныхын уяаны хэцийг айлгэрийнхэн гүн зэлийг хураагаад наснаас нэлээ өндөр байсан. Тэгэхэд овж 2050 гараад байснуудаа хамаг хөрөнгөний тэр нутагт нь орхиод нэг муу гэртэл энэ Улаанбаатарт авчиад нэг айлын хашаанд буулгаад тэгээд аавыгаа бэлтгэл хонтоор гэж энэ аришир цуглуулдаг нэг тийм агентын газар байсан. Тэнд морин тэрийг хөтлүүлээд муу ижигээ хар сайтай энэ хонтод авчирч тэр чинь хэдөө энэ 58-аас 68 78 88 гээд бодоход 30 жил гойлох ч юм байлгсан. Тэгэл би бодлоо яасих хачтай яасих худа хайртай улсайчдаг энэ бол өндрөх хайр юм да. Эхийн сэтгэл хайртай эцэгнийхэн эдэн дурсгал орвэ. Ээж нь мөнхөөгөн үхэж гэж зүудлээ. Ийм аймаар зүуд маяг наслахтаа зүудлээвэ. Сайл сүмдэн дэглэж явсан ч санаа сэтгэл минь дэглэж байсан ч сарних бодлын зүрээс миний хүү барахгүй юм аа. Сайхан шүлэг бичиж гин миний хүү амтэн хүн уншиж байна. Сайхан дуу зохиож гин миний хүү араажвар дуулж байна лээ. Сайн юмнаг нь миний хүү аян хүн хэлж байна. Муу юмнаг нь миний хүү амнал зоваа ярьж байна. Алин ч надад ялгаагүй дээ. Амьдиваа чин л ижидэн алдарч юм шүү дээ. Ижийн хүүгэн их санах юм аа. Арга савар хоёрон зөрүүлэн байж би чамайг боддог. Аргал чулуу хоёрыг андуурн түүж би хүүгэн сандгаа. Алгаа миний хүү. Тэмээ цагаан үлий тэндэн царцтал харлаа. Тэнгэрийн аан хаяад савсуутлын би хүүгэн ширтлээ. Ижидэн ирсэнгүй. Хүний хүү ижидэн иржгэн гол усаар нэг найр наадам болж байна. Миний хүү болохоор шорон дорж гэн голыг нь огдон хэлж байна. Яадаг юм орол үз гадагшаан би хүүгэн өмөрлөө. Аман сангаж байгаа бахтаа муу хүмүүн дотгошоо би өмөлцлөө. Гал шиг залуу явхад өсөрсөн очим юмсан миний хүү. Ганц үе замдан явхад тасарсан навчим юмсан миний хүү. Алаг бомбол эрдэн алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүмүүн юмсан. Алтан бэлзэг газраас болоод амандаан мөхтөл залгичлаа гэж зүүдлүүлж олдсон ганц хүмүүс юмсан. Ядж яваан бол миний хүү тэнж яваад явахгүй ижидэл хүрээдэр ядарч яваан бол миний хүү тэнд байгаад яах нь ижидэл хүрээдэр хүний нүдэнд бол хөгцтэй хат шиг хөхөт толгойтой хөгшин хүмүүс ижийнхээ нүдэнд бол манцууд өндөр бэлзэх мяндас цагаан хүмүүс ижидэлээ
хөхөөрөн чамайг даллая, үхээрэн чамайг айлгая, миний хүү жидэмгээ. Ухаантай минь хүү бра унах шиг жидэн даккадр урын. Таны багт ээж нэг бурхан олоод тэгээ нэг танд өгсөн тэр гэсэн нэг яриа байдаг юм бэл. Юу гэнэ? Бурхан олоод таны ээж тий одоо надад байгаа үзүүл хүүж амд. Миний хүн ааш. Энэ хараа. За ингэ та нар авда. Тэг миний хүүгийн бурхан гэж ингэж хэлсэн тэгээд бурхан багш шиг байгаа. Тэгээд аавын минь надад өгсөн юмнаас одоо үлдсэн юм тэгээд Есүс эрдний нэрж зовд үедээ тэгэл энэ Аав минь бурхан болохоос өмнө нэг 2 сарын өмнө намайг очиход хадгалж яваарэ. Адис авч яваарэ. Хөөхөд шуухад гэр орондоо залж цагаан сараар жилдээ нэг уншиж чадахгүй чинь салхиор болж байгаарэ. Тэгээ манай аав төвдөлтөй хүн байсан л да. Төвдөр одоо их сайхан уншин шүү дээ. Тэгээд тарины ингэж шинэ одоо үсгээр монгол хэлээр ингэж одоо тарины өөрөө хэлж бичүүлээд тэгээд энэ дорж зовдов очроор огтлогч гэж монголоор хэлдэг юм билээ. Тэгээд энэ 9 эрднэр бичсэн дорж зовдов байх. Тэгэхээр энэ одоо ингээл юу ч мөн мөнгөөрөө тань одоо энэ алтан юм уу юу юм. За тэгээд энэ одоо ногоон дуу байна, оюун болтой. Энэ одоо зэс юм уу? Энэ нэг саарал дуу, энэ ямар тоята байгаа юм. Энэ одоо оюун юм уу, номын юм уу ингэж 9 эрдний зовд гэж ийм ном ав надад өгсөн. Аав ээж хоёрын минь гар хөрсөн, барьж байсан, олж байсан, эдэлж байсан ийм зүйл учраас би шүтж байгаа. Би түр үгэндээ хэлсэн. Миний дээдийн дээчтэй бол аав ээж хоёр минь гэж. Аваас минь ирсэн тэгээд нэг энэ хөөрөг байна да. Ажаагийнх нь хөөрөг юм гэнэ хөөрөх юм. Одоо бич дөрвөлөө байлаа да. Фонцгийн базарч, фонцгийн саяын хорлоо, фонцгийн бадарч, фонцгийн цэрэнжид гэдэг. Одоо ганц цэрэнжид бид хоёр л байгаа юм уу? Тэгээ би чинь одоо нэг хэдэн ажил хийсэн хүн шүү дээ. Хөтлөгч гэдгийг яг би одоо та нар мэднэ дээ. Тэ ингэж хөтөлдөг. За тэгж байснаа холбодог гэдэг чинь одоо ингээд л нөө хингийн зайлуул муу талигаас одон чимэд бид хоёрын бас хийдэг ажил нэг манай сүрэнжив байна хөтөлдөг сайхан болсон. Энэ хөтлөх урлагийг чинь бид нар хинээс сурсан гэхээр жойжлын чимдээс сурсан байхгүй. Би техник гомд байсан чинь тэгсэн нэг өдөр арааж яваар одоо энэ телевиз гэж байхгүй ш. Тэгсэн 1964 3-4 онд юм байна. Эрдэнэ багш тэргүүтээ тэгээ жойжлын чимэд өнөөхөө чинь хөтлөөд энэ 25 дугаар телевиз юу гээд дэлгүүргээд байсан. Тэгээ яасан чинь тэнд зохиоч цуглаж уншигчтай уулзна гэж зарлж байна. Оо би чинь зүгээр дахиад очлоо. Тэгсэн чинь жойжлын чимэд хөтлөөд бааст байна, эрдэнэ багш байна, бүрүүдэрж байна. Тэгээ ингээд нэг 5-6 хүн хөтлөж байгаа юм чимэд. Тэрнээс л би хөтлөнө гэдэг урлагийг за ингэж хөтэлдэг юм байна. Хөтэлдэг юм байна. За энэ эрдэнэ гэдэг чи ямар одоо сайхан гоё хүн бэ? Би энэ хүнтэй л уулзах юмсан. Чимдэд нэг гайхамшигтай юм уу шүү дээ. Хөтлөнө гэж одоо тэгээ тэр хэл мэл энэ тэр гэдэг чинь Оросд бол Евгений Онегин орчуулсан хүн шүү дээ. Тэгээ сүүлдээ чимдэд хоёр чинь найз болдоо. Тэр томчуултай нийлжил манай эрдэнэ багш хэлдэг энэ бадарч догмод хинч гин одоо ингээд нэг бид нар юу юм сүрэнж одоо биднийг ярьж байгаа. Тий бид нар нийлж одоо архич ууц сурсан шүлэгч бичиж сурсан гэж айхтар хэлсэн. Одоо ингээд харахад байна штэ. За яг би агуу гэж хэлэхгүй зүгээр нь сайн зохиолчдод нэг 10 жилийн зайтай төрдөг шиг байгаа. Ухаан эрдэнэ байна, яваа холон байна,
содон дарж байна. Одоо тэгээд ингээ хэн хинч байдаг ингээд сэнгийн шавнар гэдгийг. Даштар өнтер гэдэг одоо багшийн сургуулийн төдөө. Тэгээд ингээ эн чинь 10-аад хүн байгаа юм. Тэгээд сэнгээ чинь одоо дотоод яманд байсан хүн байна шүү дээ. Тэгээд наашаага ирэх мөртөө зохиолчтой хорооны дарга болоод тэгээд нэг юм сэхэрч юу сэхэрсэн гэхээр зэрэг зохиолчтой хорооны дарга болоод эднийг бүгдийн эндээс олоод 1929 онд төрсөн улс байхгүй эдгээр чинь бүгдээрээ. Тэгээд эдгээр бүгдээрнгийнх нь анхны намайг гаргаж өгсөн. Сэнгэ ачтай хүн. Ачтай хүн. Янз бүрийн сайхан улсуудтай уулзаж явдаа, учирч явдаа. Манай үеийнхэн чинь араас нь яг мөр дарж л орж ирсэн. Тэгээд л одоо бид нар гарч байгаа юм да. 10 жилийн дараагаар ер нь хүнд биш нэг сони юм байх юм. Одоо нас би одоо 80 гарч байна шүү дээ. Тэг одоо юу яадаг гэхээр зэрэг одоо ингээд шөнө унтаж байсан чи өдөр яаж байсан чи одоо би эн чинь найзууд байсан одоо хөөх юм гармаа минь яваад өглөө Эрдэнийн сургуулийн тэгээ техникумд байхад нэг хашаанд байсан долгорын маа яваад өглөө Бавогил хавсрын яваад өглөө одоо цоодол хэн хоёр дулмаа хоёр л үлдлээ дээ одоо бидний найзуудаас түүнээс одоо найзрахад байх хүн ховор дутсан байхгүй бол ер нь нас ихаар тийм л байдаг юм байна. Яриа таархай байчихдаг гэж улсууд ярьдаг. Одоо миний гол руу орж ийн үнэл юм байна л дээ. Би одоо боддгийн олон мундаг улсууд биелдэ ахмадууд. Тэгээд тэрэн дотроос үргэлжилсэн үгийн богино өгүүлгийн гайхамшигтай сайхан зохиолуудыг бичсэн хүн бол Сэнгийн Эрдэнэ. Номон дээр уншиж байлаа. Монгол улсын ерөнхийлөгчид хандаж гаргасан зовлон жаргалаа ярьсан. Тэгээд бид нар чинь одоо андууд шиг одоо ингээ багшаав нар шиг юм байсан. Тэгтэл одоо надад аавгаа хэлмэгцсэн энэ гэж ярьдаггүй байсан. Тэгээд сүүлд шавин болж ингэснээс хойш бол зөндөө юм яриад тэгээд догмод бид хоёрыг Бадарт намайг багшаал гэдгийг, догмод намайг багшаал гэдгийг. Тийм юу байдгийг. Тэгээд би тэр юуг нь уншиж бодно. Тэгээд багшил намайг утга зохиол гэдэг юмд л одоо танилцуулж, өөдөн татаж ерөнхий зорилго нь бол Горькийн нэрмжид утга зохиолын дээд сургуульд яваад гэдэг ерөнхий нэг санаа дотор нь байсан байх. Тэрийг сүүлд над хэлж л байсан. Тэгээд би яах вэ? Явж чадаагүй. Тэгээд боловсрал юмны хувьд тийм дутуу байсан уу? Тэгээд энд байдаг нэг утга зохиолын дээд сургууль төгс өгөөч байсныг хэлэхүү тэгэл хөрх юм багш маань тэгж хандаж их сайхан хүлээж авч ирсэнд би их баярлалаа. 62 оноос л би шүлэг үчээхээс юм уу да. Тэгэд л энэ явуу холн чинь төгсөөд ирсэн байсан. Тэгээд тэр Сэнгэгийн 3 дахь өдрөг тохиолддог тэрийг зохион байгуулдаг хүн явуу холн байсан байхгүй. Тэгээд нэг өдөр би шүлгээ бариад одоо ер нь нэг гавж өгдөг гэдэг энэ гоё Эрдэнэтэй уудууд яадаг юм бол гээд хаалгын татаад орох уу гэдэгсэн ор гэдэг гэж байна. Тэгээд би орж морд найргалдаа уншсан. Тэгсэн чинь орхиод явах. Тэгээд энд морд найргалдаа цог сэтгүүл төвлүүлээд тэр жилийн цог сэтгүүлийн шагнал авсан. 300 төгрөг баярын бичгтээ од нэг дуу хоолой минь тэнгэрт нэг хоолой минь газарт л байлаа шүү дээ. Тэгж бид хоёр багш болсон юм болос багш минь Хэнтэй аймгийн Бэндэр сумын хүн. Эрдэнэ багшийн эцэг Сэнгийн Эрдэнэ гэдэг үед Эрдэнэ чинь хэнийг багшийг 9 настай байхад нь баривчлаад тэгээд 8 сард Хэнтэй даваачиж цаацлсан баг. Тэгээд багшууд надад нэг ердөө ярьдаггүй. Сэнгийн Эрдэнэ гэдэг байдгийг. Тэгээд тэр нь байдаг юм гэх шиг юм залуудаа бодож ирсэн байхгүй. Технэн одоо сая ингэж бүр тодорхой Бандийн Сэнгэ гэдэг хүн байсан ба шүү дээ. Бандийн Сэнгэ гэж. Тэгээд эцгээ тэгж 9 настай байхад нь тэгээд тэр 9 настай байхдаа эцгээсээ салаад ижийтэйгээ эмэг ижийтэйгээ өргөмөл нэг ахтайгаа нэг эмэгтэй дүүтэйгээ хэдүүлэн өнчөршүүлсэн. Хамаа өмнө малын хураас ганцхан тоглолттой үнэтэй үлдсэн гэж. Тэгээд тийм зовлон үлдсэн хүн тийм сайхан гэгээрээ тийм сайхан зохиол бичнэ гэж байя. Гайхамар. Тэгээд би одоо багшигаа их магтдаг. Өрөвдмөр тэгээд тэр нь ердөө илэрхгүй. Надад ердөө ярьж байсан гэж би ердөө дуулаагүй. Ярьж байсныг би мэдчихгүй. Тэгээд тийм сайхан цайлгахан тийм их гоё хүн байсан. Хаав сурггүй болоод
даруй 5 жилийн нүрийг үзэж би тэр гамшигт 38 оны хаврыг бодвол эр хүн болсон авч нар бид хоёрын харагч орчлон дэлхий хичнээн гэрэлтээд сэлмэг байвч дотор сэтгэлийн аялхан нэгэн талд нь гуны гутрал нуугдаастай. Эцгийн хойноос гашуудах гашуудал цагийн салхинд хийсэн одсон авч нэгэнд шархалсан зүрх гин гинхэн шархираад л байдаг ч юм уу? Угаас би гэгч ийм нэг уйтгарлан мөрөөдөгч уруу дорой замтай хүн болохын дохиоч юм уу? Бүү мэд. Багшиг үүлгүүд бичиг хоогоронда догмид бид хоёрыг л таны шав гэж байдгүй хөд бид хоёрын нэрийг хэлсэн байдгийг. Тэгэхээр өөр хүний нэр хэлээгүй. Тэгээ бид хоёр Эрдэнэ багшийн шав гэж явдаг байхгүй. Сайхан соёлтой хүн байсан. Их сайхан ч бичин ийм хүн. Тэгээд тэр чи юу штэ би түрүү хэлэх шиг боллоо. Хэмтийн биндрэл сум хүн шүү дээ. Биндрийн Нямаач гэж ярьдаг, биндрийн Эрдэнэч гэж ярьдаг. Тэгээд Сэрэнголттай гэдэг хүнд юунд газар төрсөн хүн. 1929 оны намар гэдгийг. Тэгээд яг тэр үед нь сэнгээгээд эцэг нь хэлмэгдээд авч явсан. Тэгээд намын 8 сарын сүүлээр бодоогийн хэрэг гэдгээр юм уу тэр хэлмэгдлэр буудаж ялуулсан. Өрөөдүүдийг нөгөө бүряд хүн. Тэгээд Эрдэнэ багш бол тэр Сэрэнголттай гэдэг төрсөн хүн. Тийм шиг учир занцтай. Би чинь Лусан шарфтай байж тээ. Миний ногоо номыг авэдэрдэ бүжин. Бид хоёрын хамгийн сүүлд үтсэн их хааны хатад гэж сайхан дуур байдгийг. Дархан хотын театр тавьсан. За хамгийн сүүлийн дуунуудын би л одоо хийлгдсэн байх. Тэгээ Лусан шарф бол гайхамшигтай шүү дээ. Тэр одоо ярьж байгаа юм. Чи яваа хоолойн хоёр ч хойно сурч байсан. Тэгээд нэг нарийн юм ярьдгийг холоос гүдэлтэй борлог мод хийжсэн. Тэгсэн чинь Лусан шарф гэж байна. Сүйдээ надтай одоо үнэрхэдэг болж байгаа юм хийж юм л. Миний дээд талын туулаа шүү дээ. Хөгжмийг Хөдөлмөрийн Баатар төрийн шагналт ардын жүжигчин Лусан шарф. Их хааны хатад түүхэн домогт оргил ондоор гэж энэ байгаа энэ. Ер нь биеэш үндсэндээ тэр музыкальны драм гэдгийг болох юм бол одоо тэр их хааны хат гэж богд хааны тухай дуурийн хөгжим драм бичсэн. Оройн дэд гэж тий. Тэгээ хамгийн сүүлд Лусан шарфын хамгийн сүүлд бичсэн дуур бол энэ их хааны хатад л да. Тэгээ хоёулаа ярьж байгаа. За энэ Чингис хаан гаргаж өрөөсөө болохгүй шүү. Тэгэл үү яах вэ гэж байдаг гэсэн зайлвал тэг гаргаагүй юм да. Хүний нас гэдэг их сони юм да. Ерөөсөө манай Лусан шарф тэгдэг байсан. Та одоо хэд хүрч байна гэх. Нас бол тоо юм л гэж суудагсан. Үнэн айхтар. Тэгээд хулан бид хоёр гэж ярина. Тэгэхээр би одоо соодлын хулан гэлж байгаа юм л гэсэн чинь бид хоёр Москвад гэхээр энэ зэрэг бид хоёр энэ хоёр ч нэг жил сурч байсан. Манай лууяч нь юунд очиод консерваторид очиод тэгээд энэ чинь боловсролын өмнөөсөө болсон уу. Тэгээд нэг хэсэг юунда байрныхаа обшижит амьдардаг байсан. Тэгээд тэр үеэс л тэр хоёр чинь танил болоо. Тэгээд холоос гүйдэлтэй урлаг мөн сулдааган хэмжээрөө холоос сайртай амаргүй шөндөг гэрэлтэм сарайлаг тэгсэн энэ шүүмжлээд манайхан яваа холонгийн хүүхэн чинь одоо фосфортай юм шүү дээ гэж шүүмжлээд манай яваа арга нь янда манай дойл байгаа юм шүү дээ одоо гэрэлтэй туурга нарт туяатай гэж тэрийг л одоо хийчих гэж байгаа юм шүү дээ. Тэгээд тэр шүлгийг чинь байна шүү дээ. Адиа зориуллаа гэж сүүл тавьсан гэж Лусан шарф гэдэг. Тэгээ ямар хүн зориулсан гэхээр одоо энэ Хатанбаатарын авгаа өдөө одоо Орос руу хүүхэн бидээ. Тэгээ тэр нь зориулсан гэж. Шарфтай хийсэн дуурийн сумд бас энэнд байгаа. Их хааны хатад Чингис хаан дуур гэж байна. Чингис хаан дуур. Тийм. Энэ би тэгээд юу яадаг шүү дээ. Сэргийн дуугийн ансамбль би их олон жил болсон шүү дээ. Тэгсэн. 15 жил болсон. Олон дуу гэдэг энэ дотор дуунуудаас нь хэдхэн дуугийн дэнд шилж хийсэн. Дандарбаатарын тухай хоёр дуу байдгийн.
Эрдэнэ зуудаа мөргөй гэдэг дуу байна. Хатан дуулаа харамлын гэж тусан шаргатай хийсэн дуу байна. Төгсөн дөргөж залуутай Эрдэнэ зуудаа мөргөй гэж байна. Хүн сая яваа гэж Эрдэнэ нутгийн хийсэн дуу байна. Цэн Эрдэнэ нутгийн дуу байна. Чулуунгойтой гайхамшигт Монголда дууг дуу хийж сайхан Монгол өсгөө гэж байна. Хэлийн тэнгэр сэлмиг байгаас гэж Эрдэнэ нуттай хийсэн дуу байна. Эрдэнэ нут чинь заада эхнийхэн дуу байна. Монгол өсгөө гэж байна. Хэлийн тэнгэр сэлмиг байгаасаа гэж байна. Дархадын цэнгэр хотгор саргуулахын шөнийн дуу. Миний сайхан хөдөөгөл Бадарстай хийсэн байна. Мясрантай халах голын өгдөө хийсэн байна. Хонгор нутгийн төмөндөө хаян хэрваатай алтайхан дөргөхдөө шувууд минь баяртай. Тэгээ хатан дуулаа харамлын энтер гэдэг. Тэгээ ийм 10 гаруй дууг нь шилж хийсэн. Хамгийн анх үтсэн дуу бол шүү дээ. Нүүдлийн замал гэж төдвийн нүүдэл суудлаар манаас сэтгүүлж хийсэн дуу юм. Дарам загд бид хоёр төдөв дээр ороод ингээ бид хоёр таны нүүдэл суудлаар дуур өчих гэж байна гэсэн. Гэхдээ яаж нэг дуур тийм том арманаар дуур өчнө гэж одоо яаж ингэдэг юм. Гүнч. Хэний чинь шалхын дөлгөөн ном л юу? Тий, за шалхын чиний байна уу? Тий, тэрнгүүр Москвагийн театр дуур тавьсан штэ гэсэн. Гүн нэрээ тийм билүү? Тэгээд харъя да. Тэгээд дарамзагд бид хоёр тэр нүүдлийн замдаар дуур хийсэн. Дарамзагдын одоо үхэл зовлонд нэг харамсдгийн тийм сайхан хүн тэг одоо яаж болохгүй хөрх юм. Тэгээд хөгжмийн мөр замаа юунаас эхэлсэн гэхээр Москвагийн их сургуулиас эхэлсэн хүн. Тэг одоо би чи дандаа өгсөн хүний тухай тийм болдог юм байна. Миний одоо амьдрал зохиосон 1960 онд юм да. Тийм 60 онд юм. Тэгээд хөгшин минь өөдөлөөд 5 жил одоо 6 дахь жилдээ орж явах шиг байна да. Бурхан болсон. Дорн таймгийн халах гол сумын хүн байсан. Тийм. Тэгээ бид хоёрыг ядагтай явахдаа танилцаад тэгээд одоо айлгэр болоод тэгээ одоо энэ хүүхдүүд шуухад ингээд олоодаа ингээд сайхан амьдарч байна. Манай хөгшин чинь тэгээд их сайхан тийм сэтгэлтэй. Тэгээд ста намайг одоо хувцсалж ил байлаа. Намрын дулаан өглөө гинт буусан хэрэг шиг насны залуу цайсан санчгийн хараад хөөрхийдөө зовлон утсан амьтны үргэзгсэн хөгшид буурлын үгийг нэг биш сонслоо. Хүний зовлон цагаан усвалж атар залуу насандч санчигт буудаг гэмээр зоргоор биенхэн санчгаа цайлгаагүй хаан зовлон утсал амьтны үр байх нэ. Намрын дулаан өглөө гинт бодорсон сас шиг насны идэрхчгийн нэлэнхэн аянаас ирсэн үдэш амарган хайрлан суухтаа аргагүй чи намайг санджээ. Холоос чамаагаа сансан минь цагаан усвалж хонгор залуу наснаар санчигтууд хүмүүн бол гэргийн чимийн үнийг ухаар мэдсэн хойнгаар хаяа хайртай юу гэж битгий асуу. Намрын дулаан өглөө гинт орсон сас шиг найзын үсэндээ хэдэн насчин залуу бодлын чин шуу майгаан эрхэн охин тайтгаруулна. Тэнцэн тухай тэнцэж яваад эрхчлөө орхисон ах нарын тухай тэргэл сар цагаан гэр талынхан тухай тэгшин үгүй зовж яргах хүний тухай борхон зүрхээрээ хайрлан дуулын юу гэж уярсансан богинохон чадвай тэр бодлууд минь цагаан шуулж цагийн нэрт цусны шингэнд унган хар үсийн нам дурлгүй урсгал хэмээн дуусан болж боллоо гэсэн. Болор цомд штэ 1900 за хэдэн онд анхны болор цом болсон. Би 5-д орсон. 83 он хацаа юу гэлээ 84 он баха. 84 он ч үлээ тийм. 84 онд хөрвдөрж 2 дахьт нь лав гүсрэн 3 дахьт нь саадл дүлүү 4 дээр нь очрохоо 5 дээр нь би юм. Тийм. Та ч нөгөө очрохоогоо төрүүлдэг чил адуугаа байсан юм байна. Чулууны магтаар авах тийм ээ. Тэг чин бүрүүдэржийн 5 хүү гэж их сонирхтой шүү дээ. Тэгээд тэр нь одоо хинжигдээ халуун говийн харах хөө хариуцлагатай ажлын очрохоо за тэгээ хинчүүлээ нэг юм 5. Тэгээ бүрүүдэр чинь яасан утга зохиолын дугуйлан хичээллүүлж байсан. Тэгээ нөө Горкин институтын програмаар хичээллүүлдэг байхгүй. Тэгээ тэрэнд дэм 5 хүн одоо халуун говийн харах хариуцлагатай ажлын очрохоо энтергээд хэдэн 5 хүн. Тэгээд би 5-д орсон юм байна болор цомд. Тэгээд тэрнээс хойш чинь би болор цомд нэг л орсон санагдаж байна. Тэгээд Эрдэнэ багштай гэдэг нэг болор цом авсан хүн дахиж авах гэж байгаа юм шиг юу хөө гэдэг байсан. Тэгээд би болоод тэгээ хөтлөгчээ бол
хийн штэ. Тий. Ядтай сайхан. Тий. Тэр ч одоо тэгээд болор цомыг шөтөлж байлаа. Сайхан хүүхэн шалгаруулах хийж хөтөлж байлаа. Хүн юусэн шидийн үзэж өхөр замаа харж байлаа шүү. Тэмээ таван хошуумалын миннэг тэмээ таван амид эрдний миннэг тэмээ таван твин улсаас манай лилүүтэй би тэмээ тал хангай говь гурвал нутагт минь би анхны номын нүүрэн дээр нэг гал тойрсон 3 мөр байдаг. Тэр чи би зурс би өөрөө зурс ухаантай. Хамгийн гайгүй зурсан тэр л байж магадгүй. Тэгээ хадуу сүрхий зурдаг бол хадуу иччих яахгүй. Яваа холонгийн хар ус нуурын шагшуурга Улаанбаяргаан жаргал зовлон за тэгээ тэр үе чинь номын зураг зурхаа зэрэг чинь хэдэн төгрөг ирдэг. Тэрэнд нь болоод зурдаг түүнээс зураас сайн дэвш. Тийм очиртай. Тэгээд зохиолчны хорон чи 66 онд очсон шүү дээ. Эрдэнэ багш намайг утга зохиол сонины зураачаар авсан. Тэгээд тэндээ очиод миний зурх гэж юу байх вэ? Нэг юм тэгшийгээд л тэгж байсан. Тэгээд Эрдэнэ багш намайг уг нь анх хэлсэн үг нь бол Горькийн сургуульд яваад нь хойшно гэсэн тийм санаа нэг дуурсан. Тэгээд би утга зохиол сонины 1966 онд очиод 2 жил гарan ажилласан да. Тэгж л би одоо утга зохиол гэдэг юмтай танилцсан, уран зураг гэдэг имийг зурдаг болсон. Номын хавц зурагч тийм амаргүй дээ. Одоо эргээд ингээ харахад бас сүрхий юм зурсан байна. Базах. 9 эрдний эх орон. Эргэж шишдэлхийн уул усанда тэгшхэн элчгэрлийн гайхамшиг мандсан наралтан билээ. Энгүй өргөн талын минь шимтэрсэн төлжиж эрдэнэн төрөө согсруулсан амуу тарай алтан билээ. Энэ сайхан Монголын минь удам залгсан бүл энкри хосамаргийн дурсгалын мөгж алтан билээ. Энэрлэгт төрийн минь далбаанд эгнэх дөнгөлгөлдсөн эрдэнэн соён бүсэг элэгдэшгүй алтан билээ. Аварлингээ наран алтан, ачтай төрийн сүлд алтан, арвайн түмэн түрүүн алтан, амар хосынхан дурсгалж алтан миний хөрөн алтан эрдэнэ билээ. Ингээд янз бүрийн амьдрал үзэж геологт ажиллаж байлаа. Хилийн сэрэгт байлаа. Эрдэнэ сантад клубын эрхлэгч хийж, далан хотолч найруулж, манай хөгшин пагам тоглож, би далай тоглож, хүний амьдрал гэдэг сони. Ингээд сүүлийн 20 жил сэргийн ансамбл зохиолчдын хороонд ажиллаж. Тэгэхээр хүний амьдрал гэдэг санийг бол тэр болгоныг үзэж харж явахдаа би нэг л юмыг орхиогүй байсан. Тэр нь юу гэхээр зэрэг хаанч байсан. Хилийн цэрэгч байсан, Эрдэнэ сантын хөлөвч байсан, цэргийн жуулгадаач байсан, ердөөл шүлэг гэдэг юм аа хаяагүй. Энэ жил бол одоо олон түмэндээ миний уншигчдаа ер Монголынхаа олон түмэнд сар шинийг одоо тэмдэглэж байгаа орон нутгийн одоо улсуудтай бүгдээрэнд нь сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Одоо сар шиндээ сайхан шинэлээрэ гэж та бүхэндээ ерөөл дэвшүүлье. Ингээд та бүхэн
сар шиндэ улам одоо эдээ загаач нь элбэг ийм байхын өрөөлийг өргөн дэвшүүлье.